За хүмүүс ихэвчлэн миний энерги яагаад ингэж унцсан болоо, үндсэн долоо өрдөөд энерги идэвхжил яагаад ингэж суларсан болоо гэдээ асуугаад идэв. За энд бол ерөөсөө л хоёр хүчин зүйл нөлөөлж байгаа. Хүний энерги хүчин зүйл гэдэг бол гадаад буюу дотоод гэсэн хоёр хүчин зүйлтэй холбоотой байдаг. За дотоод хүчин зүйл гэдэг нь бол таны бодол ухамсар, таны амьсгал, таны эрүүл мэндийн байдал, бие махбодын байдал, зөв хооллож гин үү, бодолтой зөв байна уу, амьсгалаа зөв авч гин үү, зөв гаргаж гин үү, сэтгэл санааны чинь байдал ямар байна вэ гэдгийг шалтгаалж байгаа энэ хүчин зүйлийг бол дотоод энерги хүчин зүйл гэдэг. За гэтэл бас гадаад энерги хүчин зүйл бидний сэтгэл санаа энергид шууд утгаараа нөлөөлдөг. Энэ нь бол цаг уур байна, байгаль орчин байна, таны гэрийн энерги, таны ажлын албан газрын энерги, за мөн сүнслэг орчин, эргэн тойрны орчин, хүн хоорондын харилцаа, мөн одоо бусад хүмүүсийн энерги гэдэг зүйл бол гадаад энерги хүчин зүйлтэй орд юм аа. За тэгэхээр хүмүүс ингээд аura энергийн цэвэрлэгэнд ороод засалд орсны дараа бүх зүйл ингээд шууд 100% сайхан болчихно гэж бодоод идэгин. Засалд орсны дараа та зөвхөн аura энерги буюу дотоод энерги урсгалаа тэнцвэржүүлж дотоод энерги талаасаа сайжруулж гин гэсэн үг. Тэгэхээр та өргөжлүүлээд гадаад орчны энерги буюу гэрийнхаа энергийг, эргэн тойрныхоо энергийг сөрөг хүнтэй ингээд дуулцахаар жоохон онцгүй болдог хүнээсээ өөрөө жоохон хэсэг хугацаанд зайгаа барихч гэдэг юм уу те. Ингээд гадаадаас нөлөөлдөг зүйлүүдээ өөрөө хянаад, ажиллаад, одоо удирдаад явах нь айгүй чухал байдаг. За зарим хүмүүс ингээд гэр орон тавтахтай, сайхан орчинд ажиллаж амьдардаг те. Тэгсэн хэрнээ сэтгэл санаа нэмэх замраагүй байх тохиолдол гардаг. Энэ бол тэр хүний дотоод энерги урсгалт асуудал байна гэсэн үг. Юу вэ гэхээр амьсгал буруу, бодол буруу, зориг байхгүй, одоо бодол амьсгал хооллолт, бие махбодын эрүүл мэндэд ажиллаж чадаагүй учраас дотроос ингээд асуудалтай байна гэсэн үг тийм. За зарим хүмүүс дотроо сайхан баяртай, баясгалтай, нэмсгэлтэй, нэг бусдад сайхан зүйлийг боддог тийм. Тусламар санагддаг энэ сайхан одоо энергитэй эдгээр хүмүүс бас ингээд амьдрал бас болоогүй байдаг. За яагаад вэ гэвэл гадаад орчны энергийн одоо хүчин зүйлээс болоод гэр нь тухгүй, ажил нь тухгүй, орчин тухгүй, орон нь тухгүй ч юм уу тийм. Одоо улс орны энерги хүртэл тухайн хүний гадаад энерги хүчин зүйл болдог байхгүй юу? Тэгэхээр ингээд улс оронд маань ямар нэгэн сөрөг энергийн одоо давтамж, сөрөг энергийн мэдээллүүд шуугах тусам бидний гадаад энергийн орчин одоо нөлөөлөд тэндээс шалтгаалаад бие махбод сэтгэл санаа ингээд тавгүй болдог. Тийм учраас хүмүүс нэ сөрөг битгий сонсорооч яг боддоор шууд нөлөөлж чадахгүй л бол ер нь битгий ингээ өөрийгөө хамгаалаарай гэдэг зөвлөгөөнүүд гарч ирээд байдаг гэсэн үг ээ. За тэгэхээр та нар маань энерги урсгалаа зөв болгоод өөрийн дотоод буюу гадаад хүчин зүйлээ тэнцвэртэй байлгахын тулд тэдгээр одоо сая дурдсан зүйлүүд дээрээ ажиллаж ингээд ойлголтуудаа нэмэх тусам та заавал энерги шалгуулаа, заавал хүн дээр засуулаад авах шаардлагагүй болно гэсэн. Миний хүсэл зорилго бол нийтээр ингээд гоё энерги өндөртэй, үзэл бодол өндөртэй, бүх хүмүүс зорилго тэмүүлэлтэй, тэ өөрийгөө ядаж идгээд засаж залруулж чаддаг ийм байх юм бол ерөөсөө бидний илүү сайхан зүйлүүдийг өөрсөндөө дуудах боломжтой болд юм болов уу гэж бодд юм аа. За ингээд та нартай амжилт хүсье.